За эрхэм үзэгчдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр тариаланч ярьж байна цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид Хинтээ аймгийн Хэрлэн сум Чандагны талд газар тариалан эрхэлдэг Үүсэл агро компани аж ахуй дээрээс хүргэж байна. Тэгэхээр бид энд Үүсэл агро компани захирал Ловсон давхтай уулзж байна. За Хинтээ аймгийн Хэрлэн сум Чандагны тал нутгаар энэ жил зун зуншлаг ямар болов, газар тариалангийн салбар үр тарианы ургац ер нь одоо ямар байв та? Тэс яриагаа эхлэв тийм ээ. За тэгээд сайн манай та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Өнгөрсөн жилийн үед засгүй хараараа үйлжлөө. Тэгээд хавар жишээгийн дутагдaltaй, хавар ажилтгахтай. Тэгээд зуны ихэнх сард бороо хургуу, гандуу. Тэгээд байгалийн үзэгдлүүд одоо мөндөр салхи, нөлөө салхины ихтэй тийм жоохон хүндхэн жил болж өнгөрлөө. Гэхдээ яг нөгөө төлөвлөгөөнийхөө дагуу, төлөвснийхөө дагуу тариалтаа хийгээд одоо хэдийгээр цагаагаар ийм хүнд нөхцөл байдалд байсан ч гэсэн бас боломжийн хэмжээний ургац авлаа. Энэ жил ер нь зүгээр ганц энэ Хинтээ аймаг гэлтгүү Монгол орны газар тариалангийн бүс нутгуудаар нэлээд их хураашилтай гандуу байлаа. За энэ нь бас одоо тармил ургамал үр тариа бол одоо бас нэлээд тийм цаашлаа төмөсний ногооны ургацд бол бас нэлээд хүндрэл үүсгэж боллоо л да тийм ээ. Тэгэхээр танай энэ бүс нутгаар ер нь бас л одоо ялгаагүй гантай цуссан юм ба шүү дээ тийм ээ. Тэгсээ манай энэ л ч одоо хаврын чиг баг байхгүй, хураашхуу тарьсан. Тэгээд ер нь бол төмөс хүнсний ногооч гэлтгүй үр тариа төвсөлнгийн бүс Хинтээ ер нь тийм хураашилт ихтэй хаврын тариалтаар тийм хүнд байлаа. Тэгээ яг нөгөө зуны дунд цараас эхлээд бороо хурааж ургаж арай нэг гайгүй боллоо доо. Одоо Хинтээ аймаг одоо ингээд зүүн тал руугаа тал гэрийн бүстэй ордог нөөлөг салхи ихтэй. Ер нь энэ жилийн үед бол одоо өнгөрсөн жилийн нөөц шиг байхгүй бол хараараа үйлцснийх тэгээ яг хаврын чиг дутагдaltaй. Ер нь бол тариалт бол жоохон хүндэл байсан. За ургац сураалт энэ жил ер нь хэдийд яаж эхлэв? Өнөөдөр бас одоо зөвхөн танайхны хувьд хэдэн хувьтай явж байна? Манайх одоо нэг 60% хураацсан байна. Ургац бол буудаага хураагаад дууссан. Холимог тариалан гэдэг манайхаас хийдэг. Вандуу гिचний холимог тэргээ хураагаад дууслаа. Одоо бол рапс 200-га ангилсан байсан. Тэрлүүгээ одоо хураалт эхлээ явж байна. Баг үрийн норм эртний тариалт гэдэг болохоор байгаль цаг уурынхаа энэ юутай бас уялдуулж хийж байгаа. Манай энд чинь арай эрт дулаардаг. Тэгээд их салхитай байдаг учраас хаврын чиг дорхноо байхгүй болдог. Тийм учраас тэр чигэн дээр одоо үндсэн таримл болох буудаг жоохон бийжүүлэх буталтын үе шатлыг хүргэх зорилгоор тэрнээс хойш вегетацийн хугацаанд хөгжлөөрөө явцдаг учраас таримл тэр одоо өөрийнхөө бүс цагуурынхаа онцлогийг одоо тэнд эртний тариалтанд одоо зохицуулж тариалтаа хийдэг. Оройхон тарьчвал бас нөгөө 7-8 сарын бороонд хинзлээд подгоонд бас нөгөө тарианы болц чигд бас болоод тэгээд хураалтанд их төвөгтэй болдог л доо. Тийм учраас эртний тариалт тэгээд ишт хураадаг будаг. Бусад таримлуудыг бол яг нөгөө дулааны нийлбэр, урган дургалтын хугацааг ургамлын хөгжлийн үе шатанд харуулад тэгээд тарьдаг та. За эртний тариалан гэхээр зүгээр одоо анх хэдэн сард эхэлчихэж байна? 4 сарын 10-аас эхлээл. 4 сарын 10-аас. Тийм өдөр шөнөний температурын зөрүү багасаал хөргсөн дээр тэг гарацтай хоноод үеэс эхлээл тариалтаа хийдэг дээ. За үр сортын тухайд одоо ямар сорт сонгож тарьж ургуулж байна? Энэ бүс нутагт тал эрийн бүст өнөөдөр зүгээр ямар сорт айгу ургац өгöd байна? Тэг яг эрт тарьдгийн давуу тал нь болохоор дундын болон дунд орой болцтой сортуудыг бол сонгож тариалах нь зөвхөмжтэй санагддаг. Ургацын баланс ч өндөртэй байдаг. Эрт тарихын ер нь давуу тал нь юу байна тийм үү? Эрт тарихын давуу тал нь одоо хүүтрэл, хяруу хүүтрэл гэсэн ургацаа хурааж авах.
Одоо сайн чанарын үр бэлдэх сайн чанарын буудаа хураах байна да. Тэгэхээр бид бол ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол бас энэ байгаль цагуур бол нэлээд тийм таамаглах ер нь аргагүй болчихлоо шүү дээ. Тийм үү? Одоо ямар цаг үед юу ч одоо болж яаж ингээд ажин за зуны үйлрэлд бол одоо хэд их дулаарл ган гачиг гээл за цаашлал одоо бороо мөндөр гээл энэ байгалийн эрсдлийг бол одоо бид ингээд туулж гарч нүүр тулдаг боллоо. Тэгэхээр ер нь бид одоо энэ газар тариалан цаашдаа ялангуяа одоо доктортой ургац авахын тулд энэ тал эрийн бүс нутагт ер нь одоо яаж ямар технологи мөрдөж ажиллах хэвээр юм тийм ээ. Ер нь яаж явбал ер нь одоо айтаахан байна. Өөрөө зүгээр юу гэж харддаг юм байсан. Тийм технологийн хувьд бол одоо аж ахуй нэгж болгол өөрсдийн талбайд зогтсон, өөрсдийн агар тэнгис зогтсон технологитой байгаа. Ер нь бол доктортой ургацыг бол одоо манай нийт тариаланчид бол авч чаддаг болсон. Доктортой аж ахуй нэгж удаан хувийн хвшил учраас нэг юм дутагдаад байгаа нь энэ төрөх бодлогоороо доктортой тариаланчдынхаа нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийг одоо дотоодын үйлдвэрүүд худалдаж авдаг. Тэр хэмжээнд л доктортой бодлого баримтлах хэрэгтэй байна л да. Тэрнээс бол тариаланчид бол чадж байгаа шүү дээ. Одоо энэ гантай жил төвс хилэнгэд сайхан ургац авсан компаниуд дуулдж байна, сонсогдож байна тий. Одоо манай ийшээ бас давгаа авсан аж ахуй нэгжүүд байна. Тэгээ бид нар чи өөрсдөө эрсдлээ өрөөдийн салбарт орсон хүмүүс болохоор мэдээж ашигтай ажиллаж ижил одоо энэ ажилчдын нийгмийн хангамж асуудлыг шийдэн шүү дээ. Тийм болохоор бид бол одоо үндсэндээ аж ахуй нэгж иргэд өөрсдөөсөө шалтгааллах үйлдвэрлэлийн технологи карта мөрдөөд үйл ажиллагаагаа явуулаад хэдийгээр одоо ийм хүнд жилүүд ч гэсэн бас тодорхой хэмжээний ургацсан авч байгаа. Одоо энэ авцсан ургацыг одоо энэ хөдөө аж ахуйн корпорац болон яам холбогдох газрууд үндэсний дотоодын гурилын үйлдвэрүүд дотоодынхон тариаланчдын одоо бүтээсэн одоо бүтээгдэхүүнийг худалдаж авдаг доктортойгоор одоо төр энийг бас оролцоотойгоор нөөцөнд авдаг ч юм уу. Нэг ийм бодлого дутагдаад байгаа л харагдаад байдаг. Ерөөсөө жилийн жилд байнга л одоо өнгөрсөн жилийн үед бол одоо ингээд хаврын тарилт бол айгүй хүнд болсон шүү дээ. Буудаа тарин тарихгүй эргэлтийн асуудал тий гайлын дотор тэгэлчлээ гэл ингээл тарилтыг хийж чадахгүй байж байгаад оройтж тарилтгдсан маш олон тарилч. Энд чинь одоо нөгөө эрсдэлд оруулж байгаа шүү дээ. Хугацаа хожигдвол тарилт тоошлоо л гэдэг чинь эрсдэлд орж ил гэсэн үг. Баталгаад ургац авч чадахгүй дээр л хүрч байгаа байхгүй. 25 оны борлуулалт ямар байна? Яаж эхэлж байна? Одоогор бол манайх өтрөн дээрээ буулгаал байж байна. Өтрөн дээрээ буулгаад байж байна. Борлуулалт бол хийгдээгүй. Гэхдээ одоо ингээд өчтөрөө авсан мэдээгээр бол ингээд гурилын үйлдвэрүүд бусад газрууд ингээд буудаага авах бол зогсоодсон байна. Бусад усны ургамал бол авч явах шиг байна. Тэгэхээр ингээд одоо нийт тарилтчдын үндсэн тарилт нь болохоор манайхны ялч буудаа шүү дээ. Тэгээ одоо нэг төр ингээ хамгаалт хийж өгж одоо холбооны зүгээс одоо бусад холбогдох газруудаас ингээд хамгаалт хийж өгөхгүй бол одоо ингээл энэ хүнд эрсдэлтэй цаг агарын нөхцөлд одоо ингээл хаврчин зунж намарчин болсон буудааг одоо ингээд зах зээлээ хамгаалж чадахгүй услууд ингээд энэ олон тариаланчдын асуудлыг хөндрүүлж байна л да. Хөдөлмөрийг бас өнгөөдүүлж байгааг харж байгаа би. Холимог тариалан гэд яривал одоо энэ бүс нутагт тэр нь одоо яаж хөгжиж байна? Юу одоо тарж ургуулж туршиж явж байна вэ? За холимог тариалан гэд манайхын нэгдсэн улсын байгууллага WWF FAO-гийн шугамар ингээд 4 жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлээд тэнд хамтрагдаад тентигээс 9-10 аж ахуй нэгж оролцож эхний ээлжинд вандуу гिचний холимог, гурвалжин будаа, шар будааны холимог гэдэг ингээд хоорондоо хоршиж ургаж болдог таримлуудыг сонгоод тарилтаа хийсэн. Будаа, майлан, говьёс гэдэг. За. Тэгээд яг энэ жилийн хувьд бол вандуу гिचний холимгийг 200-га тарилсан. Хэдийгээр ингээд талбай мөндөрт ороод яасан ч гэсэн гаагаас нэг 10-аас 10 дээс центр ургац авлаа. Тэгээд энэ манайх шиг ер нь манайх шиг биш. Нийт Монголын газар тариалангийн хөрс нэлээнд оройтсон. Элдэн шүлгийн буруугаас болсон. Тэгээд нэг хэсэг атаршиж хаягдсан гэл. Тэгээд энэ хөрсний үржилж нэмийг одоо сайжруулахын тулд байгалийн өөрөх нөхөн сэргээлт бол олон зүйл таримтуудыг тарих тий. Одоо ийм технологийн олон аргууд байдаг. Тэгээд энэ дээр
одоо нэг төслийн хэмжээнд 13 аж ахуйн нэгжүүд андуу гिचний холбон тариалт хийгээд тэгээ нэлээ үр дүнгүй өгсөн. Тэгээд одоо энэ буулцагчдын тарих хөргөсний микро орчныг сайжруулдаг дараачийн таримлуудтай сайн өмнөгч болж одоо энэ жишээ нь буулцагдсан байна. Одоо агарын азотыг үнэгүй байж байгаа 70% азотыг фиксатлаад ургамал дараагийнхын таримлд шимтгэжлийн бодисыг бий болгож өгдөг хөргөсөнд талбай сэлгээнд маш сайн одоо үндсэн бидний буудаан тариалтын өмнөгч бас сайн болж өгдөг л дөө. За нэгт бол мэдээж одоо хөрсөндөө ингээд сайхан үржил шимээнүүд ингээд явчих юм. Хоёрт бол одоо энэ сүүлийн жилүүдэд энэ эрчимцэн мал аж ахуй гэж их ярих боллоо тийм ээ. Тэгээ газар тариалан эрчимцэн мал аж ахуй одоо ослооч хөгжүүлнэ. Тэгэхээр энэний одоо бас нэг чухал хэрэгцээтэй зүйл бол явчих. Ялангуяа тэжээл гэдэг талдаа тийм ээ. Тий. Одоо тэжээлдээ бол одоо нөгөө ургийн агуулмж өндөртэй. Хүч тэжээлд одоо шар буурцэг байна. Вандуу байна. Бүгд л буулцах таримлууд. Тэгээд нөгөө одоо хүч тэжээлд ордог. Хүрт байна, гахаа дахиа байна. Өндөг шуганы үйлдвэрт байна. Вандуу бол тэгж хэрэглэгдэж байгаа. Ер нь одоо туршилтаар тариаж ургуулаад яваал амжилттай л явж байгаа юм тийм ээ. Тий одоо эн чинь 4 дахь жилдээ тариагдчихж байгаа. Тий ер нь бол гаагийн ургац бол бас дажгүй өндөр авч байгаа. Тэгээ яг нөгөө бас нэлээ 3 4 жил ичгэр нэлээ гарч чаана л да энэ. Тий. За хөрс хамгаалах чиглэлийн ажлыг ер нь яаж хийж байна? Бордоо гээд технологи ер нь зүгээр яг ямар технологи өрдөөд явж байна тийм ээ. Тий одоо манайх бол синтетик бордоо ер нь хэрэглэж байгаагүй л дээ. Тэгээд хөрснийхөө үржил шимийг одоо сайжруулах тий ургал дургалтын үед нь одоо дотоодын үйлдвэрийн бактерийн бордоог хэрэгжилж байна. Ер нь бол буулцагчныг тарихад бол тодорхой хэмжээний ургал дургалтын хэв үед бол одоо хэдийгээр агарын азотыг хөрсөнд фиксаалдаг ч гэсэн өөрөө азотын дутагдлалд ордог. Хэв үед нь азотын бордоо залгуулад бактерийн бордоогоор бордож өгчээж л бас айтайхан үр дүн гаргаж ийн гэж ажиглагдаж байна. Тэгэхээр яг өнөөдөр ямар бордоо хэрэглэж байна? Одоо дархны биондраг үндснийхээ үйлдвэрийн бордоо хэрэглэж байна. Тэднийхээс гаргаж байгаа суул бордоонуудыг хэрэглэсэн юм. За ямар зүгээр үр дүн яаж харагдаж байна? Зүгээр магадгүй одоо бордоо хэрэглэдэггүй хүмүүс ч одоо энэ үед байгаа байж магадгүй тийм ээ. За хэрэглэж байгаа ч хүмүүс байгаа. Тэгэхээр тэр гаднаас импортоор орж ирж байгаа бордоо за дотоодын одоо үндэсний үйлдвэрийн бордоо гэдэг юм уу. Тэгэхээр ялгаа ер нь зүгээр яаж мэдрэгдэж байна уу? Яг өмнөх ургамал дээр. Тий өмнөх жилүүдэд бол гаднаас орж ирж байгаа гүмний одоо янз бүрийн шингэн бордоонуудыг хэрэгжилж ирсэн. Сүүлийн 2 жил одоо юуны одоо биондргийнхаа үйлдвэрлэсэн бактери гумбаттай бордоонуудыг хэрэгжилж үзэж байна. Ер нь буудаан цавуулаг үзүүлэлтүүд бол бас ялгаатай харагддаг шүү. Одоо ингээд шинжилгээнд өгөөд үзэхээр буулцагтан дээр бол бас одоо бактерийн бордоогоо зайлшгүй хийгддэг. Өөрөө ариутгатай нуклеонт хийж чаддгүй юм байхад бактериар одоо дэмжиж өгөх хэрэгтэй байгаад байдаг. Гэрлэн сум чандганы сангийн аж ахуй гэдэг хуучин бол одоо бас газар тариалантай л суурьтай юм бааз суурьтай нутаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр үеэс одоо ингээд та бүхэн өнөөдөр ингээд залгаа явж байна. Та бүхнийг одоо зүгээр анх энд ирээд ингээд газар хаглаад газар тариалгаа явах зүгээр энэ бус нутгийн зүгээр хөрсөн ямар байсан юм. Өнөөдөр ер нь одоо ямар болчиход байна. Тий одоо эн чинь ингээд чандганы сангийн аж ахуй гэж байгуулагдаад өнгөрсөн жил 40 жилийнх нь болоод өнгөрсөн. 40 тий одоо 41 2 жил болж байгаа хуучин аж ахуй шүү дээ. Одоо ингээд бүгд хувийн хвшил шилжчихсэн. Яг би анх ирээд одоо 5 6 дахь жилийн тариалтыг хийж байна. Тэгэхэд бол эн чинь 20 хэдэн жил атарчсан талбайд л одоо элдэвшүүлэгт ороод явж байгаа талбайнууд. Тэгээ анх бол ингээд ялгаа авахгүй уламжлалт технологиор үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдөр бол одоо хувьчлагтай тариалан тэг элдэвшүүлэх сэлгээний тариалан гэл одоо ингээл энэ технологиор л явж байна. Тэг элдэвшүүлэх технологи. Тэгээ ер нь яг хуу хувьчлагтай байхын тулд тэг элдэвшүүлэх шилжиж манайх шиг ийм чигийн алдал ихтэй салхитай ийм тал газар бол одоо тодорхой хэмжээнд хөрсийг хувьчлагтай байх. Тэгээд олон зүйлийг таримл одоо
сэлгэж тариалаад энэ хөрсний ялцампыг жоохон дээшлүүлж чадахыг дээшлүүлэх. Одоо сайн ургац авыг үл хөрсөөл тавьчих хэрэгтэй. Хөрсөөл алдах. Тэгээ сайн одоо бордоо хийхдээ химийн болон синтетик бордооноос татгалзаад тэгээ бичид биетэн одоо органик суурьтай бордоон дээр л ургамлын хоолтыг хийж өгч ижил үр дүн гарантаал. Яг нь синтетик бордоо бол ургас нэмэгдүүлдэг л дээ. Гэхдээ тухайн ургамлууд таримлуудад бол дутагдлалт ордог. Тэрийг бол богино хугацаанд нөхөж өгвөл тухайн жилийн ургасын асуудлыг л шийдэж өгч байгаа. Тэрнээс яг хөрсөндөө бол үлдээдэх юм байхгүй. Яг одоо синтетик бордоо би бас давуу тал нь ургац дээр байна. Дутагдaltaй тал нь бол хөрсөндөө жоохон тийм одоо давсч бушцаас жоохон дөргөө явагддаг ч гэдэг юм уу. Тэгээ судалгаанууд байдаг л. Ер нь зүгээр газар тариалангийн үйлдвэрлэлийг өнөөдөр яг энэ цаг үед ингээд аваад үүрээд нургандаа үүрээд ингээд явж явах тийм зүгээр хүн харахад бол яг зүгээр нэг хавар ирээд тарьчаал намар нэг компаниар бол хураагаал аваа явчихдаг юм шиг санаад байх шүү юм л да. Зүгээр яг энэ салбарыг тий. Ер нь бол хүн салбар шүү. Ер нь бол нэлээн одоо төвчээртэй л хүний л ажил шүү дээ. Ер нь бол тий намар одоо хавар ирээд тарьчаад намар хурааж болдог бол одоо хүн болгол хийж оролдох байлгүй. Оролдох байлгүй тий. Тэгж болдгоо л тий. Тий байнга л харж хинжээдэг үзэгдэл зүй одоо ингээл одоо байнга л одоо харьцуулаад судлаад үзэж хараалт байж ах хэвээр. Тэгэл өдөр тархисан цагаас эхлээл хураад дуустал тэгэл дараа жилийнхаа тархигаа тэгэл үүлэн тархиндаа бодоод өвлж штэ. Ургуулаад ганц яг энэ цаг үед зүгээр ганц тариаланч бол одоо ингээд зүтгээд бол одоо хэцүү болчихлоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бас нэг яаж ч бодсон ер нь одоо бас энэ төр засгийн бодлого хөдөө аж ахуйн салбараа өөд татахын нэг одоо доктортой хөгжлийн бодлого одоо яалчгүй хэрэгтэй байна л та. Зүгээр салбарын яам засгийн газраас бол бас тариаланчтай дэмжиж урамшуулж байдаг юм уу гэх мэт ийм хөнгөлөлттэй юмнуудыг ингээ үзүүлээд явж байна. Ер нь цаашдаа Монголын газар тариалангийн салбарыг одоо ингэж хөгжүүлэхэд ер нь ямар бодлогоор яаж авчивал зөв голдрол зандаа ороод явах юм бол ямар нэгэн тийм асуудал нервүү болох юм бол гэж асуух гээд байна л да. Өөрөө зүгээр залуу тариаланч байна ямар бодолтой явж байгаа. Яг ингээд сүүлийн хэдэн жил ажиглаад одоо ингээд одоо намрын ургац нэг л борлуулалт хийж байгаа шүү дээ. Бид нэр тэгээд одоо жишээ нь энэ ерөнхийлөгч Монгол Улсын ерөнхийлөгч хөрсөх одоо ингээд 2050 гээд айжуулах тий үндэсний үйлдвэрлэл газар тариалангаа дэмжих мал аж ахуй дэмжих гэдэг олон бодлого шийдвэрүүд гаргаад ингээд хөтөлбөр болгоод явж байгаа. Энэ бол цаашаагааштай сайн талууд. Гэхдээ энийг ингээд салбар яамдууд болон бусад холбогдох газрууд одоо жишээ нь ингээд гурилын салбарч одоо ингээд үйлдвэрлэлийн салбар, тариаланчдын салбар өнгөрсөн жилээс эхлээд бараг ингээд татаж унгачаад байна шүү дээ. Улсын хэмжээнд унгацсан байл гэж хараад байгаа шүү. Ер нь бол тэгээ одоо нэгэн талд ингээд энэ аж ахуйн нэгж өчн ингээд нэгэн төрөн гурвалтай хийцэн үйлдвэрлэлийн талбар дээр юм уу хийж байгаа. Одоо ингээд докторгүй одоо нэг системтэй зөв бодлохгүй болохоор ингээд тариаланч дагаж унаад байна л да. Одоо төрөө засгийн шийдвэрүүд одоо ерөөсөө энэтэй уялдахгүй байгаа. Одоо жишээ нь одоо энэ жил ихэд бол ингээд бас өндөрчлээ шүү дээ. Одоо тэгээд энэ дотоодын тариаланчтайгаа хургаад авцсан буудаг одоо яах юм. Одоо ингээд гурилын үйлдвэрүүд юугаа зогсооцсон байна. Хөдөлთა болдоо зогсооцсон байна. Тэгэхээр одоо бас л асуудалтай л болцсон байна. 4 жилээр л ер нь яваад байгаа юм шүү. Тэгээд доктортой явахгүйгээр. Биш энэ одоо ингээд хүнсний аюулгүй байдал, нийт хүн амын хэрэгцээ одоо энэ тал дээр бол 4 жилээр биш. Одоо 60 жил дээр 50 жил дээр тийм хол алсыг харсан. Доктортой бодлогууд яг тэрийг альч засаг альч намын солигдсон байсан. Доктортой аваад явах. Тийм бодлого боловсруулал энийг л мөрдгөл ёстой гэж би хараад байгаа. Зүгээр тэгж боддог. Гэхдээ энэ төр барьж байгаа хүмүүс одоо энэ холбогдох газрууд бол ингээд энэ дээр бол нэлээд доктортойгоор тийм залгамжтай явах бодлогын нэг л дээ. Энэ чинь одоо үндэсний аюулгүй байдал шүү дээ. Одоо Монгол хүн оршихгүйтэй холбогдох гений хувьд те эрүүл байх өвчтөл одоо ингээл зөв бас хавдрын шинжтэй өвчлөлүүд маш их болсон Монголд одоо ингээл энэ одоо ингээ хүснээсээ шалтгаалж байгаа шүү дээ. Тэрнээс байгаль цагуураас шалтгаалж байгаа өвчлөл байхгүй шүү дээ Монголд.
За баярлалаа. Тэгээд та өөр амжилт хүсье. Ургац дандаа өөдөө ариун байхын эрүүлгийг хүргье. Баярлалаа. За баярлалаа. За.